За өнөөдрийн Pin Inspired эхэлж байна. Pin-ий төсөл хөтөлбөр Pin-ээс гарсан inspiring түүхүүдийг хуваалцахолноо. За өнөөдрийн дугаарт Pin-ий үйл ажиллагаа хариуцсан захирал Зулзаяа, Pin-ий гадаад харилцааны офисер Бүрбат орж байна. Тэгээд Амраа байна. Бүгдээрээ таньж байгаа. Олон нийтэд харилцах гэсэн үг тийм гадаад харилцаа гэдэг нь. Олон нийтэд харилцаа. Тийм мэдээлэл харилцаа. Мэдээлэл харилцааны ажилтан. Тийм. Өнөөдрийн сэдэв нь юу юм бэ? Өнөөдрийн сэдэв юу юм бэ? Мэдээлээ. Пиний соёлын талаар. Пин гэдэг манай Монголд одоо байгаа салбарын соёлын байгууллагын соёлын талаар ярина. За тэгээд энэ соёлд бол маш олон соёлууд байгаа тийм. Ямар соёлууд гэдэг лээ. Заяа. Яг талын соёлын яриулах гэж байгаа юм бол байгуулахгүй байл. Зөндөл олон соёл байгаа шүү дээ гэж байна. Байгууллагын юу юм болов? Байгууллагын одоо ёс зүйн дүрэн биш дээ тий. Би тэрийг айгу гоё гэж боддог байхгүй яа. Тэгвэл би өөрөө ингээд Япон, Канада, Монгол төрийн албанд ажиллаж байгаа. Тэгээд орж ирсэн болохоор Пиний соёл бол айгу тийм өрмөц тийм гоё найрсаг тийм орчинтай юм байна. Энийг яаж бүрдүүлж байгаа тэр дүрм нь яагаад тэр дүрм нь тийм хүчтэй үйлчлээд байд юм бол ер нь зүгээр сэтгэл нь энэ нөгөө нэг яг Pin Code of Conduct гэдэг байдаг ч юм манай яг ёс зүйн дүрм гэдэг монголоор орчуулаад байгаа. Тэгэхээр яг бид нар яг энэ Code of Conduct-ыг зөвхөн Pin-ийн ажилтнаас гадна ер нь Pin-тэй ажиллаж байгаа supplier-ууд байна тий. Асал манай хамтрагч байгууллагуудын бүх хүмүүсийг энэ дүрмийг нөгөө нэг мөрдүүлэх гээд одоо яг ингээд анх гэрээ байгуулахтаа л эхлээд ёс зүйн дүрмээ ширэлдэг хүмүүс яагаад энэ яг юуны талаа вэ гэхээр яг нөгөө нэг юу л да хүмүүнлэгийн болон хөгжлийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн одоо яг заавал мөр төстэй яг одоо юу гэдэг энэ ёс зүйн дүрмжин дотор олон полисийн дотор нь явж байгаа болохоор яг нэг бүрчлэлгээд яг хамгийн сонирхолтойгоос нэг хэлтэй тий. Чиний бодлоор за энэ нь бол нэг бусад байгууллагт байдаг гэдэг ч юм уу тий нэг тиймэрхүү. Хамгийн сонирхолтой нь яг нэг миний хамгийн дуртай гэх юм дуртай ч яг тий яг нэг полисын дүүнөө харам гэдэг соёл биш полиси гэхгүй юу. Тэр нь нэг хинд ч юу ямар нэгэн байдлаар харам одоо нөгөө тийм үзүүлэхгүй гэдэг. Жишээлбэл одоо Pin одоо ямар нэгэн үйл ажиллагаа ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхтэй тэгээ зөвхөн нэг хүнд ингээл туслаад байдаг тий. Зөвхөн beneficiary-уудтай ингээл туслаад байдаг. Гэтэл бидний энд ингээд худалдаж авч байгаа юм одоо beneficiary-д худалдаж авч байгаа бүтээгдэхүүн ч юм уу тий. Тэгэл тэр бүтээгдэхүүн өөрөө бүтээгдэхүүн болж бэлэн болж гарахтаа цаана бас нэг хүнийг хохирооцсон байхсгүй ч юм уу нэг тиймэрхүү нэг юм бас энийг ингэж ойлгож болох юм байна. Дараагаа бол загинж болохгүй юм тий. Одоо юу ба? Бараг тийм үү тий. Би ч бол айгүй хүн загиндаг байхгүй. Ажил тэргөө шал болоо угаалтаа та нар энэ хүн орж ирлээ энэ баанд ч хүмүүс орж ирлээ гэж орж мөрдөл. Тэгээд заримдаа бүр бас хүн их муугаар хэлнэ. Тийм бол энд бол байна. Манай пазл хэлээ. Дарга Pin дээр нь дарга нар загиндаг лөө. Гүү. Мага айж гэж. Ерөөсөө тийм зүйл байдаггүй. Тийм яг л манай ажилчид өөрсдөө айгу дор бүрнээ маш ухамсартай. Тэгээ саяны шалаа угаа гэдэг дэр чинь бол бид нэр баг өөрсдөө сайхан бичсэн шүү дээ. Ёс зүйн дүрмээрээ бол шууд энэ хүн намайг тий. Шал угаахыг хүчээр шаардсан гэдэг. Хүчээр суугаа өндөрсгсөн гэдэг чинь баг л. Тийм над руу 5 секундээс дэш хараад байна. Тэгээ хараас үлдлээ. Өрхөдөө яг тийм дуугаа өндөрсөх яг ордог тий. Ордог. Тийм үү? Тийм ордог. Тэгээд ч айгүй намуух ярьсан юм шүү дээ. Айлж байгаа ч юм биш л дээ. Зүгээр ер нь бол ингээд бүгд ижил тэгш хэрэгтэй. Тэгээ би дараа байгаад ингээд энэ хүнийг загнах хэрэгтэй биш дээ. Яг л хүн өөрөөсийнхөө одоо хүлээс ингээд ажил үргээ ингээд хийх. Тэгээ заавал юм босоо юм шугамар одоо би дарга чи ажилтан гэдэг тийм байдлаас илүү хандхаас илүү юм хөвтэй чиглэлтэй нэг юм. Бараг л гэр бүшгэл юм байдаг дүү. Тэгээ би дахтаа хин дарга гэр бүшиг хэлээч айгүй тийм субъектив.
ороод ирчихгүй. жоохон дарамттай юу. тийм найз шиг юм л илүү тахирах Тийм, юм уу найз тийм шиг. тэгэхээр Бас болдгоо юм болов. тийм Тэгэхээр бас нэг code of contact зөрчиж магадгүй тийм ээ. тэр бол тийм нэг тийм гайгүй. Одоо хүний нөгөө нэг хувийн мэдээллийг те асуухгүй те одоо дарга зэрэг Найз залуутай болж гин үү чи гэдэг юм уу тий? Хувийн мэдээлэл нь хувийн одоо мэдээлэлд нь халдахгүй л гэсэн үг л те. Би одоо яа би энэ ажлаас гарах юм нөө. Би удахгүй халагдав. Одоо яг энэ камерны ард сууж байгаа залгуус би байнгын хувийн юм асуудаг шүү дээ. Яаж чи найз охин чинь бараг саландаа чамаас юм нэг удахгүй хахаа хоёр хоёр байнгын тийм ирдэг. Хөрх ямт их хэцүү л байдаг юм байна л да би. Гэхдээ яг ийм байгууч нөгөө нэг алтны хажууд гуйл шарлна гэдэг шүү дээ тий. Яг алт болж чадахгүй ч гэсэн би бас нэг та хэдээс бас гоё шарлаад ядаж муухай заримж мэн гэдэг бол. Бид нөгөө гэрээдэг аамд code of conduct явуулсан шүү дээ. Тийм үү. Уншаагүй маа та. Уншсан гэдэг. Би дөнгөцөө гэрэн дээр гаргасан зорсон. Тэгээд хамгийн гол гарын үсгээ зурчод буцаад за миний хадгалж байгаа гэж өгсөн байхгүй. Зурчин бараг ихэндээ явсан. Тэ. Болсон да. Чи зурчил явж байгаа юм. Үгүй яг нэвтрүүлэгт орох гээд буцаад өгсөн байхгүй. Тэгээ би нэвтрүүлгээс гарангуйтай яг унших гэж байгаа тий. Нэвтрүүлгийн өмнө байсан учраас. Тэгэл маргааш нь шал цоо шин юм болоо тий. Хүн загнахгүй нь шүү дээ. Тийм ээ тий. Ажил дээр Би ч нэр яг энэ юуг яаж ингэж гоё ирт мэдрээ. Би чи яг Монгол маягийн явах гэсэн. гарахгүй ингээд ажил явахгүй л гэж би уурж муурдаг типийн гарахгүй юм би чи. Би дээр нэг юм GC хэмжлэн нэг сургалт болохгүй юу? Нөгөө ажилчтай хэрхэн мотивацчлуулах вэ гэдэг тийм сургалт яваад тэгэл тэнцээ нөгөө нэг ингээл нөгөө презентац тавьж байгаа нь ингээл ажилтайгаа одоо тий сар болгоо ингээд хамт өдрийн хоол идчихүүлж जैन тий. За заримдаа орой тий магадгүй ингээд нэг гарч орох ч юм уу тий ингэж бас ажилтаа мотивацчлуулж जैन да. Тэгээ ажилчтай байнгын юм гоё урмын үгээр гэл ингээл 3-4 юм типс нь явахгүй. Тэгсэн чинь нэг хүн ингээ гараа өргөсөн байхгүй. Нэг асуулт байна гэдэгсэн байхгүй. Ингээд урмын үг хэлээд болохгүй, шагнаад болохгүй тий. Тэгээд дээрэс нь хамт хоолнд ороод шоудад мотивац авахгүй байвал яах вэ гэдэгхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг хүн ингээ нэг за тэгвэл өстө мэдэхгүй мэн гэж нэг ах гараа өргөдөг байхгүй. Би мэдчихээн гэдэг байхгүй. За ах нь олон жил барилгын компани ажилласан. За хамгийн сүүлд нь бол зоддөг юм аа. Нэг зодулсан байгаа сар болстой сайхан ажиллаа гэдэг. Тэр өөр манай эсрэг байгуулдаг байлээ. Зодож болох уу? Тийм бас мууж саяны хамгийн муу жишээ шүү. Тэгэж болохгүй шүү. Тэр бол хууль зөрчин бүр. Тийм ээ тий. Бүр зодох байтгаа би энд нь ингээд Зүгээр халтчих тий. зүгээр ингээд хурж болохгүй шүү дээ. Тийм үү. Тийм дүрмтэй байдаг. Та чинь тэгвэл яг Монголд яг юм олон улсын юм байгууллагын стандартыг оруулж ирж байгаа юм шүү дээ. Ер нь бол эн чинь бас яг эн чинь дараа нь та хэд одоо чинь ингээд мэдээж эн чинь тодорхой хугацаанд ажиллаад өөр газар орох ч гэсэн ингээд айгүй гоё энэ юу чинь бүр ингээд habit болоод тогтоно шүү дээ. Өөрсдийнх нь тий зан үйлд нь тогтоод орох нь шүү. Тэгэхээр бас айгүй гоё жишээ. Тийм, наадах чинь бас яг одоо миний дандаа ботдог юм. Пинд ингээд ажиллаж агаад тий дараа нь өөр байгууллагад орсон ч гэсэн ингээд соёл тарьж яваасаа тий пинээс сурсан юм а дахиад цаашаа дэлгэрүүлээсэ гэдэг тийм мессеж. Одоо хүмүүс бас гарч ирж байгаа пин гэх ингээд ер нь бол энэ бол Чехээс гаралтай people in need гэдэг үгний товчлон пин шүү тий. People in need гэдэг нэртэй олон улсын байгууллага тий. тийм тэр нэрэн дээр бас нэг юм ярмаар нэг л нөгөө дандаа бид нар шиг ингээд LinkedIn ч бол people in need гэж ярихаар ер нь ингээд хүмүүс ярихтаа пил ер нь дуудлага манайхыг ер нь зөв дууддаг байгууллага байдаг юм уу? Тэгээд бид нар нэг хоорондоо ингээд ярьсан ер нь яавал хүмүүст ингээд нэрээ цэжлүүлж чадах уу яах вэ гэж ярьсаа ер нь бол пин нь арай хүмүүст арай хоногшдох юм ингээд тавчлаад пин гээ яриад эхэлсэн. Тэгээд яг people in need яа Монгол руу бүр яг орчуулж хөрөх гэж бас үзье. Айгуу яаж орчуулдаг вэ? Гачигдсан хүмүүс.
Тэг ерөөдөө энэ нийт тэгэхээр ядуу нэг хэрэгцээтэй л тухайн хүмүүсийг Монгол хэлж хэлээр байгаа юм орчуулдаг байна. университет Яг юу хэрэглэх гээд байгаа. Тэгэж Ямар нэгэн хэрэгцээтэй хэрэгцээ хүмүүс ч юм уу. тэг хэрэгцээнд татмаг байна. нийти хүмүүс бол биш гэхдээ тий ямар ч байсан. Тэгэл пин гэж юу ярьдаг болсон. Надаа зүгээр ингэж бод спич нэг анх ингээл энэ оффист орж ирэл. Тэгэл өглөө ингээл тэнцээ нэг компьютер тавиал нэг аргашаа суулсан шүү дээ. Тийм тэгэхэд бол айгүй тийм гоё хоорондоо чөлөөтэй харилцдаг юм шиг санагдсан шүү. Тэгэл инээж ханаагаал айгүй гоё. Хин бол паз ч юм бол ер нь айгүй тийм юм л шүү дээ. мод микр шүү. Тийм ингээл хүмүүс ингээл гоё. Тийм. Юудаг. Тэг мөхөө. Өрөө харилцаал. Тэг сайхан тэгэд итгэцгээгээд. Тэг бид нарыг тийм аднаас орж ирсэн хүмүүс яг чийл байна гэдэг шүү дээ. Тэг өөртөө чийл хүмүүс болохоор тийм болоо. Тэр яг нөгөө явж нөгөө ёс зүйн дүрмтэйг л дахиад холбогддог байх гэж би боддоо шүү. Бас яг хувь хүмүүс нь бас бүрдүүлж болно шүү дээ. Тийм хувь хүн. Заавал нэг бүрэн дүрм журамтай шүү гэж ингэж харцаас илүү бас хүмүүс нь өөртөө юм нээлттэй байх орчноо нь ингээд бүрдүүлээд өгөхөөр тэгэл Тэр ямар юм яагаад Яг гэж нөгөө бодсон тэр тийм босоо биш юм хөвтэй харилцаатай тий. Ингээд дарга цэрэг одоо чи энийг хийх шаардлагатай инг тэг гэсэн тийм одоо шаардлагаар ажил явахгүй. Дандаа тэр төслийн одоо цаана нь энэ ямар хүмүүс туслах гээд байгаа. Нийгэмд ямар хөв нэмэр болох гээд байгаа. Ямар эерэг өөрчлөлт авчрах гээд байгаа. Тэрэндээ зориулаад чи өнөөдрийн ажил чинь юу хийж чадах юм тий. Яг тэр философоор явдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг амар юм хүмүүнээс ингээд зааварлуулад ингээд ахасаа илүү итгэл үнэмштэй ажиллаж итгэл үнэмшлэрээ өөрийнхөө би энэ төслөөр дамжуулж өнөөдөр би ямар эерэг өөрчлөлт авчирч чадах вэ гэдэг тийм хандлагаар ажилладаг болохоор айгүй тийм нээлттэй бас юм бие биенээсээ айсан тийм бэрхшээлсэн тийм хандлага болно ингээ баг гардаг байх гэж. бас надад нэг таалагдсан би ингээд нэг юу хаалгаар орж ирээд хаалган дээр нэг юм гайдлайн гэсэн шүү дээ. Гарахаас өмнө те хаалгаад үгжээд тэгээд юу юучлээ ингээд юм бүр яг 6 настай хүүхд ингээ ойлгохоор амар ойлгомжтой ингээ бичсэн. Тэр чинь айгүй чухал юм лээ. Сейфтигийн хувьд ч гэсэн ер нь дараа нь ингээд ер нь хүмүүс чинь ингээд яагаад ингээд одоо ажлын байранд конфликт ч юм уу үүсдэг гэхэл нөгөө ойлгомжгүй харилцаа бий болонгууд конфликтэнд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бүх юм ингээд 6 настай хүүхдэд тайлбарлаж байгаа юм шиг ойлгомжтой байнгут тэнцээ ямар ч оюуны чадвартай хүн байсан орж ирээд ойлголцоод явчих боломжтой юм болов уу гэж бодод байгаа юм л та. Тийм. Тэр заяа наасан билүү? тийм тэр бас нэг манай бодлогын хүрээ. Манайх ч өөрөөсөө бас нэг greening гэдэг бодлоготой байхгүй юу? Манай нэг үйл ажиллагаа маань байгаль орчинд аль болох хэлтэй байх хэрэгтэй гэдэг тийм ерөөдөө пиний нийт 30 гаруй орнд байгаа салбарууд одоо бүгдээрээ нэг тийм commitmentтэй болсон. Commitment гэдэг нь юу гэсэн үг вэ? Амлалт гэх юм уу 2024 оны төгсгөл гэхэд одоо аль болох бүх үйл ажиллагаагаа аль болох байгаль орчинд ингээд хор хөнөөл багтай хамгийн бага байхаар тий өөрсдийнхээ чадах хэмжээнд түүнээс бүр ингээл бүр ортоос орохгүй чадах хэмжээндээ хүртэл яг энэ үйл ажиллагаагаа нагооруулах гэдэг нэг тийм бодлогын хүрээнд хийгдсэн нэг юм баггүй. Тэр нь ямар очтой гэхээр ингээд ядаж ингээд ажиллаагүй үедээ ашиглаагүй үедээ ингээд компьютераа унтраагаад гарах бүх тогоо салгаад гарах. Тийм усаа одоо манай анзаарсан бол манай нөгөө крант нэр мэдрэгч барилгаж тий хэрэггүй усаа ингээд бас гожолохгүй байж гэх юм уу тий. Тэгээ манай бас ингээд хэрэгжүүлдэг үйл ажиллагаанууд энэ тентгийн ивент бид нар ингээд зохион байгуулж штэ тий. Тэнгүү чин тэрэн дээр бас ингээд аль болох хог хаяглыг баг байлгах гэдэг юм уу. Тийм бодлогод байгаа байхгүй. Пластик усны ус ундааны уснаас татгалзах нэг удаагийн 2-5-наас татгалзах гэлтэй л юм. Иймэрхүү нэлээд юм уурч тренинг манайх нэг тийм юунууд гаргасаа. Бүх ажилчдаараа нэг суугаад бүгдээрээ бид нар яаж чадах уу гэдэг ингээд юм workshop нэг хурал маягийн хийгээ те өөрөө өөрсөндөө нэг юм тэгээд нэг юм лист гаргаад за жишээлбэл хурал цуглаан зохион байгуулахдаа бид нар яг ямар надаас татгалзах хэрэгтэй пластик банераас бас татгалзсан байгаа. Тэгэхээр банер манай үйл ажиллагаанд ирж байгаа л юм том аноос бол байхгүй. Шинэ жилийн мэл болсон ч одоо ингээд анаасны үр зураг авахлахгүй. Нэг тиймэрхүү юмнууд ерөнхийдөө яг
татгалцсан байгаа тийм яг тэрний хүрээнд тэр үүдэн дээр ч гэсэн наазан маанууд ингээд хүмүүс ингээд нэг юм байнгаар сануулж авахгүй бол тэр нэг дадал болтол нь сануулж авахгүй бол бас ингээд мартах байх. Би чи оюутлогод нэг хэдэн жил ажилласан шүү дээ. Тэгэхээр манай оюутлогын бас соёл нь яг танаар жишээ грин оюутлогч ерөөс ингээд орж ирээл ерөөсөө аюулгүй байдал. Бүх юм. Тэгэл бүх хурлууд эхлэхдээ аюулгүй байдлын safety share гэдэг юм те. Тэгэл заавал ингээд өнөөдөр тохиолдсон ямар нэгэн байдлаар аюулгүй байдалтай холбоотой одоо аюулгүй зөвлөмж заавал өнөө одоо жишээлбэл хавар болж илоо гэдэг чинь ингээд хавар хурал болж илоо л да. За өнөөдрийн safety share-ийг би хийя. Тэгээд хавар болоод одоо байшингийн дээврээс ус одоо гоожж жоод шөндөө хөлдөд тэгээд өглөөгөр буцаж хайлахдаа хүний толгой дээрээс унах эрсдэлтэй байлаа шүү. Тийм учраас та бүхэн тэрэнд болгоомжтой гараач гэдэг юм уу тий. Тэгээд ингээд алхам тутамд бүх юм дээр safety байдаг. Тэгэхээр бас яг тэрнтэй адилхан юм л тий. Тийм одоо тиймэрхүү safety ч юм уу аюулгүй. Тэгэхээр чи яг амьдралд ингээд тогтчтой юм билээ чи. Тийм ногоон greening ч юм уу тиймэрхүү юмнууд чи ингээд бусад тийм амьдралын зүйлсүүдэд ингээд одоо явралт болоод үлдчихдэг гэх юм уу. Ганцхан тэр зүйлдээ биш бусад бүх зүйлийг хамарч байгаа шүү дээ. Би бол яг ийм green гэхээсээ илүү миний хувьд бол ингээд нөгөө одоо ингээд усаа хэмжих юм бол надад эдийн засгийн хувьд аягүй хэмнэлттэй. Одоо жишээ зарим хүмүүс нэг тоосох ингээд аваачаал бочкондоо гэдэг чинь тий. Чин заавал тоосох байх албагүй шүү дээ. Зүгээр тодорхой хэмжээний эзлэгүүнтэй биеийг авахд болчихж байгаа юм байхгүй. Зүгээр 1 литрийн барины шилтэй ус байсан ч болж байгаа шүү дээ. Тэнгүү чин дарах болгондоо 1 литр ус хэмнээд ингэ чинь би 1 литр усны мөнгө л хэмнээд юм гэсэн үг байхгүй. Гэх мэтлээ яг бас хүмүүст нөгөө green гэдгийг илүү economic гэж ойлгуул эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэж ойлгуулвал маш хэмнэлттэй гэж ойлгуулвал хүмүүс илүү мотивацтай болох юм шиг. Түүнээс сүүлийн зүгээр надад анзаардаг байгаа юм зүгээр нэг юм тренд болсон юм шиг тий. Гэснээр ингээл тоосгомоос гайж тийм тренд гэхээс илүү яг чиний төрөвчөнд чин над чи амар гоё хэрэгтэй шүү. Одоо чинь баннер байхгүй нэг чи баннерын зардал хэмжиж чинь. За манайхаас нөгөө 1 м квадрат ч одоо баг 50,000 төгрөг шүү. Жорлонд ороод гараа арчдаг юм цаастай яж байгаа цаас алсан тий. Тэр бас нэлээд хэмнэлт гаргасан юм хаа тий. Манай юм хогоо ингээд бас яаж үзэхгүй. Яг ямар хогоо хог дийлэх нь гарч ийн гэсэн чинь манай гарын цаасны хог бүр амар их. Тэгээд тэрийг яаж халж болох вэ гэдэг нөгөө гарын хатаагч авсан. Тэгээ жорлонгийн цаасаа бас халах гэдэг юм лээ. Морлын цаас. Юу нь яг байж болно шүү дээ. Бас байж бол. Би жишээ нь би гэртээ бас нэг ийм ус хэмндэг ийм арга хэрэгжүүлдэг байхгүй. Өдөрт нэг л удаа усаа татъя гэдэг арга хэрэгжүүлдэг байхгүй. Ингээл өдөржингөө ингээд хуримтлагдчихж хагаад тэртээ тэргүүл ус. Дараа л явуулахаас үрж тийм үстэй. Би ядч ингэдэг байхгүй. Яаж 3 шээсний дараа нэг усаа дарчих. Тэгэхгүй бол нэр чи яг та нар бодлоо ингээд нэг удаа дарах чинь 10 литр ус. Дот дээд дунджаар 10 литр. Хин 3 шиг хамаагүй. Хин намаагүй. Ингээл тийш гэр бүлэл хүмүүс байгаа юм. За манайхаа арай болоогүй байгаа шүү. За амаагийн дахиад тийш ингээд миний манайгаа очиж тэгээд би бүр ингээд юун дээр ингээд дарц бичсэн бааш. 3 шээлтний дараа ус татах гэд. Тэр би яаж би жилгүй юм шүү. Гэхдээ жил та нар бодно доо. Би өдөрт ойролцоогоор за ингээд 3 шээсний дараа гэдэг чинь өдөрт ойролцоогоор би нэг 40 литр ус хэмжиж байгаа. Тэгээд тэрийг 360 хоногт үржүүлэнгүүд чинь маш их хэмжээний хэдэн тонн ус хэмжиж байгаа. Яг та нэг жоохон шээсний өнөр нь гараад. Яг нэг чинь биднээс гарч байгаа юм чи тийм үстэй. Органик л байгаа юм л да. Хэрэгжүүлж болохоор яг офисын төвшөнд ингээд хэрэгжүүлэхээр бас нөгөө эрүүл ах юм асуудлаас өнөхдөө тэгэхээр хүний хэрэглээ юу гэдэг. Тэгэхээр бас юмыг баланстай нь хэрэгжүүлэхгүй байлээ. Амраа та арай надаас үг гэртэл хэрэгжүүл. Бас миний чинь хүлээж авах юм байна. Нэг орсон чинь тэгээ дүр зураг өгцөн тэгээ. За энэ 3 бас юм болоо. Жоо энэ таул баг шиг байна. Мэдэрдэг. Тэрнээс гэ зарим хүний яг ихнийх байж болно шүү дээ. Наач амар мохоо. Тэр тогтоох ямар боломж юм бэ? Эвлэл нөгөө нэг пинийхаа нөгөө дүрм мөрмийг бас зурчих магадгүй. Айгуул тоолохын тулд магадгүй тоолох ч юм уу камер тавина гэдэг чинь дахиад
Privacy талд шиг нэг камерч бас нэг хүн шалгаад тоолох байна шүү дээ. Хүн болоо нэг оруулаад. Тийм ээ нэр. За бас хэтрүүлж бас одоо цөмөрч болохгүй Тэгээ маань. баланс энэ таа. Ногоон байж болно гэхдээ бас над шиг ногоон байж болохгүй. Би бас зүгээр яг гэртээ яг та цаа нойлын цаасаа хэмнэх гэдэг утгаар хүмүүс ерөөсөө анзаардах юм шиг лээ. Нэг нойлын цаас чи ингээд юм дөрвөлжингэрээ байдаг штэ. Нөгөө тастаж авдаг юмтай. Тэгсэн чи ингээд эмэгтэйчүүдийг харахаар ингэж ороож иж гарчдаг юм лээ. Тэр бол өөрөө айгүй тийм ногоон бос байгаа юм хэлээ. Яг ингээд нэг утгаар нэг ирнэ. Яг тэр чинь яагаад тийм нэг удаагийн тийм дундуур нэм таславч байгаа гэхэлэр чинь нэг удаад арчил гэсэн санаа штэ. Тэхгүй ингээл 10 хэдэн юм ингэж багцлж байгаа. Яагаад айгүй буруу зүгээр ихний ээж нь зүгээр заавал нойлын цааснаас одоо татгалцсан хаашаа юм тий. Гэхдээ ядаж эмгтэйчүүдийн нойлд нэг дөрвөлж ингээд нэг бичиж байгаа ч гэдэг юм тий. Хэмнэх төвшөндөө чадах хэмжээгээрээ хэмнэрээл гэдэг мессеж нь чухал юм байна. Яг Одоо тэг хэд ороож байгааг нь тоолох нь шүү дээ. Гэхдээ тэр таславчаараа л нэг удаа таславч байгаа учраас Тэрийгэ таалцсан дээ. За тэдэн удаа. та гэхдээ одоо жишээлбэл нөгөө хэрхэн гэрийн авах вэ гэдэг тэр нэг иймэрхүү дискшн өрнөж Өрнөдөг яг энэ өрнөдөг. яаж юу авах вэ? Жишээ нь 0-ийнхаа бочкинд одоо 2 литрийн устдаа аюу тавьж гэдэг юм уу тийм иймэрхүү. Та нэр одоо ингэж үзэж байгаа хүмүүст аюу гоё тийм green бас идеянууд одоо танаад хэрэгэлдэг мөртлөө гэр орондоо аваад хэрэглэчихэр тиймэрхүү санаанууд байвал Зөндөө байгаа байна шүү дээ. Тэгээ одоо зүгээр толгойд орж ирж байгаа хамгийн ихний санаанууд гэж байна. Одоо тэр саяны тэр карантны жишээ. Карант ингээд гараа ойртуулангууд л ус гоочд. Гараа ингээд авангууд ус гарахгүй тий. Тэнгүү тэр орны ингэж мингэж явах үеийнх нь ус нь ингээд хэмнэгдэх нь шүү дээ. Тэгээд дээрэс нь хогоо бас ангилж байгаа. Тийм. Тэгээд бүр хогоо нөгөө энэ чинь бид нар ингээ мянгандээ ангилчаад пүнкер руу гаргаад ирлээ бүгдээ л хайлтчих штэ тий. Байгууллагаараа нөгөө балконо бид нар ингээ нэг баахан хогийн сав тавьсан байгаа. Тэгээд ангилж бодлох бүх хогнуудаа ангилж байгаа. Тэгээд цоглуулж байгаа. Тэгээд тушааж байгаа. Тэгээд тушаагаад амар баячих юм бах гэж. Тэгэл машинд ачиж аваад бүгдээрээ ингээд юу яасан байхгүй юу? Нэг 6 сарынхаа цоглуулсан хагийг тушаасан мансныг 5500 төгрөгтэй л. Бид нар амар гоё праймер ингээд цоглуулсан мөнгөөр. Гэтэ яг тэр чинь бас ингээд бид нар тэрийг ингээд машинд үүсэн байхгүй манай байгууллага машин. Тэр хэмжээний ингээд хогийг хэмнээд дахин боловсруулаад тавьсан маань бас нэг гоё аа. Надад зүгээр өнөөдөр ингээд харж байгаад нэг юм бас тог хэмнэх боломжтой. Тог гэдэг чинь өөрөө тэгэхээр цаанаа ингээд юу яж байгаа штэ. Энэ нойлын гэрлийг зүгээр хасаадгүй болгоод унтраалгын зүгээр авчуулаад. за Харахад. Би зүгээр ийм санаа бодохгүй. Танаар ч угаасаа нөгөө байгалийн гэрэл орж ирд юм чинь хаалга онгойлгож байгаа. Айсгүй цог. Цогтой нойлаа. Цог гаргаад. Сайхан зүм бэлгээрээ. Зөв чиглэлээд. Нөгөө тэр чинь тэгээд байгалийн гэрэл орж иж байгаа учраас заавал нэг тийм Яг уу яг заавал бүх юм нэг 0-ийн өрөөнд хэмжээд ахын чи хаад тэр чинь бас өөр бас өрөөндөө хэмнэж болно шүү дээ. Тэгээд яг гэрэлтэй нөө өдрийн цагаараа л айлах гэрлээ унтраа гэд. Тэгээд бас яаж байгаа гэрлээ байгалийн гэрлээрээ нөгөө офисынхаа юу яаж байгаа. Бид нар бас ингээ нөгөө смарт нэг тийм бас нөгөө унтраалгууд байт юм лээ. Унтраалга гэх юм уу юу гэх юм нөгөө залхуур таг руугаа ингээд залгаад нөгөө нэг энэ плагуудыг залгацдаг. Тэрийг нөгөө нэг өдрийн цагийн тохируулаад тэтэс тэдэн цагаан унтарч авах гэдэг. Гэхдээ нөгөө жижигхэн юм нөгөө компьютерын хэдийгээр ингээд унтарсан ч гэсэн гэрэл нь улаан гэрэл хасж байгаа энэ тохиолдолд ч гэсэн тог их бага хэмжээгээр гүйж байгаа байхгүй тий. Тэгэхээр ер нь бол нэг юм хэмнэх боломжтой юмнуудаа л хэдийн хэмнээд ингээд тэгвэл айгүй гоё тийм грин соёлтой байгуулга маань өөр ер нь та бүхэнд бас энэ бас нэлээд сонирхолтой дөө гэсэн тийм юу паз ер нь нэгсээ ярихгүй байна л да. Тэгээд чиний хувьд ер нь анх ороод хамгийн сонирхолтой санагдсан тийм сонирхолтой ч юм айгүй гоё бусад хүмүүс бас манай байгууллагын энэ соёлоос сураасаа гэсэн тийм одоо дүрм журм гэх юм тийм байсан.
зөв сонирхолтой асуулт байлаа. Тэгээд бас энэ ч яг хэрвээ та нар хойдолд харж ивэл нэг олон айлуудын болон хүүхдүүдийн зураг байгаа. Тэгээд энэ маань ямар зураг вэ гэхээр сүүлд толгойн бүгдний Кермон улс элчин сайдын яам болон манай Библийн нийт байгууллага хамтарсан санхүүжилтээр хэрэгжсэн Reach гэдэг малчин өрхүүд болон тэдний хүүхдүүдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийн төсөл байгаа. Тэгээд үүнийхээ хүрээнд бид нэр ерөөхдөө яг хамгийн миний анзаарсан амар гоё зүйл юу энэ жилд ч бид нэр 6 илүү 5 сард бөөндөө яг хүүхдүүдэд зориулсан амин тэмтэй тэгээд хичээлийн хэрэгслийн багцуудыг савлсан. Тэрэн дээр бид нар яг хэрхэн нэг шугамд байгааг бол би бол амар сайн харсан. Тэгээд ерөөсөө яг ямар ч дараах зэрэг ямар тиймэрхүү зүйл байхгүйгээр бөөндөө яг амралтын өдрөө ирж цуглаад хүүхдүүдэд бас бэлэг боогоо. Тэгээд манай хамраагч маань хэдий тэгээ манай заягч маань эдийн манай захирлууд ч гэсэн айгүй өөрхөн ер нь газраар л явж исэн да. Тэгээ шалан дээрээ юм дөөгөл бүгдээ манай паз чамаалын бүх бүр яг гөрөш хийсэн. Тэг яг сайхан гөрөш. Бид нар чинь 30000 юм багц савлсан байхгүй юу? Бүгдээ бид нар нэг 30000 зүгээр ингээд та төсөөлөхтэй болол ингээд бас чаднаа ингээд өөртөө чаднаа гэл амар бүгдийн ах сайн бүтэн сайн дээрмэр гэл ажилчдаа дууцаахгүй. Тэгсэн чи яг ингээд нөгөө бараа материалууд ингээд офис дээр ирээл ингээд буус байхгүй юу? Энэ өрөө дүүрээд өөр ингээд халиад тий дүүрсээ амар юм бэлээ. Ер нь л төсөөлснөөс амар их юм болсон. Тэгээд бүгдээрээ тэг манай нөгөө офис чинь нөгөө юугүй лифтгүй байгаас 3 давхлаа гарч ирэх гэж бас скрининг. Бүгд гөрөшг болоо тэгээ сүүл рүүгээ бүрсэн нуруу тураа өвдүүлээ. За тэр нь чавтай. Тэг яг нөгөө нэг юм мотивац нь гоё аа л да. Энэ ингээд бидний ингээд савлж байгаа энэ юм цаашаа ингээд энэ хүүхдүүдэд хэрэгцээтэй хичээлийн хэрэглийн багц олно гэл тий. Тэгэл бүгд бүр ингээд зөөхөн зөөгөөд савлахын савлаал нь бүгдээрээ энэ өдөр зарцуулж тий. Тэр бүр нэг биш нэлээд өдөр тий амралтын өдөр энэ төр бүр орсон шүү. Тэгээд ингээд хумснаас ингээд болцсон байгаа гэдэг. Тий хумснаас ингээд цусмас гараад бүр ингээд нэг юм ингээд дахин ингээд ахаар хүн гэдэг юм лээ. Тэгээд тэрэн дээр сая пазын хэлчихсэн юм тэр гой санагдчихсан. Гой санагдчихсан болохоор яг бүгдээрээ яг бөөндөө айгу гоё нэгдмэл нэгэн дараалал биш тий. Тий нэгэн дараалал шүү. Надаас гой санагдсан юм. Яг тэр нөгөө энэ бэлэг нь ингээд 3000 хүүхэдтэй бүр ингээд ховд баяуулгын бүр хамгийн аслагцсан хин ч очтгүй тийм тэгээ бүр ингээд нэг ой хамгаалагчаар ингээд заалгуулад тэр хамтарсан багийн хүүхд хамгааллын багийн хүмүүс очиод энэ бидний нөгөө бэлдсэн бэлгийг ингээд өгч байгаа байхгүй бэлэгч гэж одоо хүүхэд хөгжлийн багцтэй дотор нь витамин ингээд хөгжлийн тэгээ тэрнийх нь ингээд тэрийг ингээд хүлээж авсан нөгөө хүүхдүүдийн зураг нь нэрсэн чи бид нэр баргуулчихсан тий. Тэгээд яг тэрвэр бас энэ пинд ажиллах юм айгуу гоё юм уу? Утга учран гардаг гэх юм уу? Яг тийм хэрэгтэй байгаа хүмүүс нь хүрч очиж үйлчилж чаддаг, тусалж чаддаг. Тэр яг тэгэл нэг найзууд шиг яг тэгэл яг саний хэлсэнчлэн тэр яг гэр бүл шиг яг бөөндөө яг тойрч сууж байгаа л яг ажиллаа яг тэгж дуусгасан айгуу гоёсаа. Дээрээс нь бас ийм шиг айгуу олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг тийм. Элчин сайдын яамдууд олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Тэгэхээр бас нэг юм одоо гадагшаагаа ч гэдэг юм уу тийм хүрээлэлд хэлэх бас боломж та бүхэнд олддог байх гэж бодсон. Тийм олон улсын одоо ингээд дотооддоо болон гадаадын олон улсын байгууллагатай ингээд зэрэг харьцаа дээш одоо шийдвэр гаргагч нартай болно тий. Яг тэр нөө тусламж хэрэгтэй байгаа хүмүүстэй ингээд харьцаад явдаг болохоор талын хүмүүстэй харьцах шаардлага гардаг. Тэгээд тэр хэмжээгээр их хөгждөг байх гэж би боддог шүү. Пазууд ямар. Тий, ерөнхийдөө Европын албаны санхүүжилттэй манайд 2 төсөл хэрэгжиж байгаа. Тэгээд үүнээс одоо саяны хэлсэн Германы элчин сайдын яам байна. Тэгэхээр ингээд олон төрлийн олон оролцогч талуудтай харьцаж заримдаа бас нүүбийн төсөлж орж ирдэг байх тийм хэвчтэй байгууллага хүүхдийн сангийн төслүүд байна манай. Тэгэхээр үүнтэй холбогдуулан маш олон төрлийн хүмүүстэй харилцаад олон талаараа хөгжих боломжтой ийм сайхан байгаа. Ер нь айгүй сайн хөгжөөд. Сайн хөгжөөд. Тийм ч бас миний ажлын гараагаар хэлсэн 2 дахь байгууллага. Тэгээд анх яг ингээл яг хамт олонны олон хүний тийм соёлд орох нь олон хүнтэй яг ингээ байгууллагт байж үзлээ. Тэгээ ер нь маш үр дүнтэй. Тэгээд бид нар ингээд зөвхөн энэ харагдж байгаа офсоос гадна манай төв офсын бас аргүй олон хүмүүс байгаа. Тэгээд тэр хүмүүс байна. Тэгээд манай энэ олон хүмүүсийнхаа сайхан. Төв офс гэдэг нь одоо Чехийн офс гэдэг тийм. Чехт байгаа төв офс байна. Манай Англид байгаа
Pin UK гээд тэр офсууд манаас. Тэгээ бусад нөгөө country ижилхэн country програмынхаа яг ижил төвчний офисруудтай бас ингээд шууд peer office гэх офисруудтай бас харилцах бас боломжтой байхгүй юу. Манай бас нэг амар гоё миний хувьд хамгийн гоё анх орж ирэл бас яг бүр ингээд ямар юм бэ гэж бодсон юм бол манай ELO гэдэг програм байдаг байхгүй юу. Ер нь манай ELO програм ер нь манайхаас явсан ч байсан ажлаас явсан хүмүүс ч тэр ер нь манад байгаа бүх хүмүүс энэ ELO програмын ичээдэг тэгээ ямар ажил хөнгөвчлөлтийг байнга дуртай байхгүй. Тэр нь юуны програмыг хэрэг нөгөө хоёр төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Нэг нь манай бүх архив явдаг байхгүй юу? Бүх юм одоо дижиталаар ингээ архивлагдчихдаг гэсэн. Хоёрдугаар манай approval одоо нөгөө гарын үсэг одоо зөвшөөрөл олгодог шүү дээ. Байгууллагч одоо нэгдүгээр гарын үсэг, хоёрдугаар гарын үсэг, тэр даргын гарын үсэг, энэ даргын гарын үсэг гэх юм. Цаас ивлээл ингээл баахан манайх бүх юм тэр ELO гэдэг үр програм дээр явчихдаг байхгүй юу? Бүх юм одоо ерөөд бас нэг төрлийн манай нөгөө бас л нөгөө ногоон үйл ажиллагааны нэг бас болчихж байгаа юм л да тий. Цаасан ийм баримт бичиг ингээд баахан юм үйлдвэрлэл баахан цааснууд ингээд хадгалаад байдаг тий. Тэхийн оронд бид нараа яг зөвхөн ингээд approval одоо нэгнээс зөвшөөрлөх хэсэгтэй болол ингээд бүгдээрээ тэр ELO гэдэг бүх хүмүүс өөрөөсөө accessтэй бүх хүмүүс өөрсдийн гэсэн ID-тэй тэгэл бүгдээрээ ингээд тэр товчлоороор батлаад яг хаа тэрэн цаанаа ингээд нөгөө бас репорт ингээд хадгалцдаг хин баталсан яасан гэдэг нь. Тэгэл хин хизээ яаж баталсан тэр баримт бичиг хаана энэ баримт бичиг хаана эсвэл тэр документ одоо тэр нөө танилцуулга хаана бүгдээрээ л тэр ELO одоо бэждэг бүх юм нэг бэждэг л тийм ер нь тэгээ нөгөө бүх юмнууд л ELO гэдэг тэгэл ELO-гоос тэгэхээр бас нэг бодлын тэр олон дүрм журмууд ч гэсэн дээ нөгөө хаана болохоо мэдчихэж байгаа байхгүй тэгээд тэрийг ингээ хараад нэгээд хинч хаад тэгээ нэг юм бүх интернэшнл бүх 30 гаруй оронд яг ижилхэн програм бүгдээр ашиглаж байхгүй. Тэнгүүт ингээ зөвхөн манайхын дэвш нөгөө улс орнуудад яг ямар ижил төрлийн юм юмнууд юу ингээд бас жишээ харах ч юм уу тийм юмнуудаар л харчиж байгаа. Тэр бас их гоё юм даа. Амнаа захирлаас нэг асуулт байна. Ер нь яг энэ байгууллагын зорилго нь юу юм бэ? Одоо ямар байгууллага ямар зорилготой байгууллага ороод ирчихв. Тэгээ ер нь яагаад анх байгуулагдсан тэр талаар нэг ярьж байна. Энэ бол бас айгүй чухал байна. Байгууллагын түүх гэдэг тийм. Яг энэ байгууллагын анх үүсэхдээ бол нөгөө Чехийн ардчилсан хувьсгалд оролцож байсан Симон Панек гэдэг хүн одоо Монголынхоор бол ардчлалын алтан хараацал юм байл л дээ. Тэгээд тэр хүн анх үүсгээд тэгээд одоо яг юм хэрэгтэй байгаа хүмүүст нь туслая гэдэг. Тэгээ энэ нь ингээд 50 орон хүртэл ингээд өргөжөөд явсан байхгүй. Тэгээ тэрнийх нь нэг нь Монголд болохоор яг зуудын тусламж үзүүлснээр анх орж ирсэн. Тэгээд зуудад тэрнээс хойшоо одоо үйл ажиллагааны өргөжөөд ерөөхдөө юм 3 чиглэлээр манайх үйл ажиллагаа явуулдаг байхгүй. Цаг уур амьсгалын өөрчлөлт тэгээд яаралтай үед те одоо гамшигын үед хүмүүс туслах тэгээд сайн засаглал иргэний нийгэм дэмжих гэсэн чиглэлээр явуулдаг. Тэгээд ерөнхий том зорилго нь бол мэдээж нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, сайн сайхан зүйлсийг авчрах. Тэгээд яг түрүүн нөө Заяагийн ярьсантай холбоотойгоор би нөө өмнө нь төрийн байгууллагад ажиллаж байсан болохоор яг тэр цаасны нөгөө цаасгүй болсны ашгийг бүр амар сайн мэдэрсэн. Ерөөсө бүх үйл ажиллагаа нь ингээд дижиталаар яваад цаас хизээ эрэхтэй вэ гэвэл би өөрөө ингээд юм уншмаар санагдахаараа ингээд хаяа ингээд дижиталаар уншихаар сайн ойлгодог байхгүй. Тэгэхээр ингээд принтлж гаргаж ирж байгаа унших туртай. Тэгэхээр ингээд жоохон заяагаас айгаад юм принтлээ. Араа уу гарах маа бас нөгөө нэг юу аваад өгч гэсэн юм бэ? Kindle аваад. Тэгэхгүй бол нэрээ бас компьютерээс унших хэцүү тийм. Тэгэл бас төсөв цаг хуугаал. Чимэрхүү. Тэгэл та цалингаас Kindle авч болохгүй юу те? Гэт хэлчүүл бас дарамт болох байна. зөвлөй ярьж болохгүй. Энэ Kindle авах мөнгө шүү дээ. Тэдэн хүүхдэд таслан гээл тэгэл заагаад бас төсөв сахаа бас яг бүр нэг ашигын бус гэдэг чинь бас нэг тийм юм бас давхар яваад байгаа л да тий. Ашиг өчнөө ашиг болоод идэг бол ингээд ажилчтаас хамаагүй ингээд тий бүх юм ингээд өчмөр байгаа шүү дээ тий. Нөгөө талдаа бидний чинь бас гол зорилго бол би зөвхөн юм нийгмийн
нийгмийн сайн сайхан тий ашигын бос, төрийн бос гэж явж байгаа чинь тий нэг ч гэсэн энэ хэмнэсэн мөнгө нөгөө бусдын сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө тусламж хэрэгтэй хүнд нөгөө people need дээр нь очих хэрэгтэй гэдэг утгаараа ингээд бас тэрн рүүгээ илүү зарцуулах юм уу тийм бас бодлоо. Нэг ийм ажиглагдаад идэв надаа. Манай Монголын төрийн бас байгууллагуудаас ажиглагдаг. Дотоодоос ер нь их хөрөнгө босгодгүй. Ихэнхвчлэн гадаадаас хөрөнгө босгоход. Гэхдээ илүү тэр одоо яг локал төрийн бас байгууллагуудаас ажиглагдаад идэв. Тэгээд аль болох ингээд ихэнхдээ донорудаас мөнгө аваад төслүүд хийгээд яваад. Гэхдээ ер нь энэ дотоодоос санхүүжих тийм. Та жишээлбэл яг Монголоос санхүүжих одоо тийм төсөл хөтөлбөрч байд юм уу тийм байдгүй. Мэдээж нөгөө people-ийн нийтээс ерөнхийдөө төсөлбөрүүд орж ирдэг. Одоо чинь хандивлагчдын одоо жишээ нь динер хийгээд хандив босгодог ч юм уу те. Эсвэл тодорхой үйл ажиллагаан дээр мөнгө эрэхтэй байна гэж хагаад босгох юм бол илүү тийм нөгөө органик болоод тэгээд дээрэс нь нөгөө нэг хандив өргөсөн хүмүүсийн оролцоо айгу нэмэгдэж ирдэг юм шиг санагдаад байгаа байхгүй. Дотоодоос яг манайхаас нөгөө тэр жишгийг айгу сайн одоо эвдхийг хичээдэг гэх юм уу. Яг гэвэл одоо бид нар яг нөгөө UNICEF-ийн санхүүжилттэй чип гэд Монгол гэрийн дулаалга халаалтын багц гэдээ байгаа даа шүү дээ. Тэрийг UNICEF хэдийгээр санхүүжүүлж байгаа ч гэсэн засагтай хамтраад тэгээд засгийн газраас жишээлх юм бол 3.4 тэрбум тий чип төсөл хэрэгжиж байгаа хугацаанд ингээд татаасыг ингээд гаргаж чадсан байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бол бас л нэг босгож байгаа хэлбэр. Тэгээд цаашдаа бол энэ нь одоо мэдээж нөгөө хувийн компаниуд бол том одоо байгууллагуудын нийгмийн хариуцлагын хүрээнд гэх тэр одоо санаачлагуудтай бас ингээд давхардуулаад тэгээд дотоодосоо босгоод илүү нөгөө нэг гадагшаа болон дотгошоо хоёр аль чиглэлээс нь л ингээд босгож явах тийм сонирхолтой байгаа. Манай нэвтрүүлэг дуусах нэг 5 минут орчим хугацаа үлдсэн байна. Тэгээд хэдүүлээ нэг гоё дүгнэлт хийгээд тэгээд сайхан байгууллагынхаа талаар одоо юу ч хийсэн мөн шүү дээ. Сэтгэл тоногшсон мөч ер нь ирээдүйд юу хий гэж бодож байна те. Яг нэг хэдүүлээ дүгнээд ингээд өнөөдрийнхөө ярилцлагыг өндөрлөе гэж бодож байна. Тийм. За би эхэлж яг би нөгөө судлаач ихгүй. Тэгэхээр судлаач хүний хувьд яг ингээд пинт хэрэгжүүлдэг миний нэг зарчим байдаг. Тэр нь болохоор бүх төсөл дататаа цуг явах хэрэгтэй. Эхлээсээ төгсгөл хүртлээ. Тэгээд тэр датаг харж ээж бид нар яг энэ хүмүүсийн амьдралд нөлөөлж байна уу? Хэрвээ нөлөөлөхгүй бол яагаад? Энэ яагаадыг бид нар яаж засах ёстой вэ? Яг ийм тоотоогоо харьцаж явах дуртай. Тэгээд тэрвэрээ илүү бас пиний нэг давуу тал юм болов гэж боддог. Манай мониторинг evaluation-ы баг те одоо мониторингийн баг бас хүчтэй, бас сайн баг байгаа. Тэрийг бас сүүлд нь хэлчихье. Та хоёр юунаас урам зориг авдаг? Ирээдүйд ямар хүсэл мөрөөдөлтэй явж байгаа талаараа тийм. Тэнд явж болохоор яг анх намайг орж явахдаа пинний юм 6хан хүн ажилд байсан байхгүй юу? Одоо л бид нар ингээ 20 болцсон. Ер нь ингээ багаар хөрх ингээ томроод байна. Тэгээд нийт бүр 100% одоо анхны Монгол ажилчдаас бүрдсэн каунтер програм байхгүй юу? Одоо нөгөө Чехийн өмнө босод улс орнуудаас гадна тэгэхээр ингээд улам ингээ өргөжин хэлээд өглөө олон хүн ажилласаа. Тэ манай уур амьсгал өөртөө манай байгууллага өөрөө амар friendly chill орчинтэй тэ бүгдээ тэгэхээр бүрэл их томроод бүгдээ юм олоола болоосай л гэж би хүсдэг дээ. Тийм. Юм тиймээ тэрхэдээ манай пеншиг байгууллага олон байгаас яг сайн хэлсэн 904-тэй тэгээд ногоон ийм байгууллагууд олон байгаас. Тэг хамгийн гол нь тэр friendly буюу тэ нөхөрсөг тэгээд тайвнаар ажиллаа хийх иймэрхүү урамсгалтай байгууллагууд олон байгаас. Тэгэхэд баярлаа. Гэдэг үгээр өндөрлөе. Гэдэг үгээр өндөрлөе. Сайн сайхан. Бүстөө төгсгөлөө нэг амин сон төгсөж. Ийм л байна да. Ийм л байна. Юу гэсэн ч үг нэ. За баярлалаа ямар ч байсан Pinspire-ийн энэ удаагийн дугаар өндөрлж байна манайхаа. Тэгээд People in Need-ийн залуучууд байлаа. Баярлалаа. Баярлалаа.